гайхалтай бүтээл болгох маш энгийнээр эхэлдэг. Танд яг ийм гайхалтай бүтээлүүдээ хийх санаа анх яаж хэдийд төрвөө? Би нэгдүгээрт яг өөрөө багшийн дэд сургуулийн зураг хөтөлбөрийн багш мэргэжлэр 1983 онд төгсөн. Хоёрдугаарт яг энийг өөрөө их сонирхоод хобби маягаар одоо мэргэжлээ гүнзгийрүүлээд мэргэжил дотор ч айгүй бол олон юм орж байгаа шүү дээ. Тэрнээсээ яг энэ хэсгийг тастаж аваад хобби болгосон гэх юм уу? Тэр тэгэж анх хийжсэн байхгүй юу? Миний өссөн орчин бас их сайхан орчин байгаа. Манай ээж бол бас Монголын хамгийн анхны загвар зохион бүтээгч мэргэжлэр 60-аад онд төгсөж ирсэн хүн бид. Тэр хүн хувцас загвар зохион бүтээдэг. Тэгээд бас л мэн тентгийн одоо хувцсны хувцас загварын ордон эсвэл хувцсны захиалга засварын газруудыг дандаа нээж явдаг байхгүй юу? Миний ээж тийм анхдагч хүн учраас би бард зэр орчин дагаад тийм болцсон юм болоо та гэж бодож байна. Та одоо яг ямар гар урлын төрлүүдээр уран бүтээлээ хийж байна? Уран занглаа, сувсан хэлхээ, тэгээд сүлжмэл хатгамал энтрийн янз бүрийн төрлүүдийг Монголд оруулж ирээд тэгээд тэргээр янз бүр бүтээлүүд хийж үзчихсэн. Тэргээрээ сургалт явуулсан. Утсаар өөр ингээд зангидаад янз бүрийн жижиг сав суулгах гэсэн байна. Одоо бэлэг дурсгалын тий. За тэгээд уран зангилаагаар өшөө чинь тэр энэ сав суулгаа юу хийс гадна юм бугуйч хийсэн байгаа. Бүс хийсэн байна. За сувсан хэлхээ болохоор дотроо хоёр янз болж байгаа гэж байна. Сувсан зургнууд тийм ээ. Тэгээд сувсан хэлэхээр бас энэ бэлэг дурсгалын юмнууд. Тэгээд гоёл чимэглэлийн юмд хийж болно. За энэ болохоор бас тэр сувсан хэлхээгээрээ ийм мод хийж үтсэн. Өшөө сувсан хэлхээ чинь бас хэрэглээ нэмэнд болохоор цүнх болж байна тийм ээ. Цүнхнүүдээ бас өөр нь хэлхээд хийж болно. Эсвэл сэтгэн дээр бас хийж болно. Сувсан хэлхээ чинь сэтгтэйгээ хавсраа зураг болж байгаа шүү дээ. Тэр сэтгээ ашиглаад сувсаа бас ашиглаад цүнх хийж болно. За уран зангилаагаараа болохоор бид нэр ингээд зангилаагаараа янз бүрийн юм цүнхнүүд. За утсыг өөр нь зангидаад хийж чинь тийм ээ. За нөгөө түрүүний хэлхээгээр бас ийм цүнх хийж үзсэн бас. Гэр орноо чимэглэхийн тулд бас нөгөө юугаараа ийм унжуурах хийж үзлээ сувсаараа энэ цэцгийг бас өөрсдөө хийсэн байгаа шүү дээ. Юугаар энэ бүхэн ингээл дандаа л өөрсдөө ингээ юу болж болох юм бэ гэж сэтгэл тий том жижиг өнгөийг ашиглаж болно, хэлбэрийг ашиглаж болно, хэмжээг ашиглаж болно тийм ээ. Тэр бүхнийг зохицуулаад зохиогоод хийгээд нэг басандаа хүний өдөр тутмын амьдралд бараг хэрэгцээтэй бүхэл зүйлийг энэ урлалаараа хийж болж бүтээх юм тий. Энэ олон урлалуудаар бас бүх төрлийн юм хийж болох байхгүй юу. Тэгээд одоо орчин үед орж ирсэн бүх төрлийн шинээр гарч ирж байгаа материалуудыг ашиглаад шинээр орж ирж байгаа тэр материалаа дагаад техник бас технологи орж ирж штэ. Тэр бүх технологиудыг чинь ашиглаад ингээд одоо янз бүрийн шинэлэг юмнууд хийж үз. Бас тэрнийг зөвхөн өөрөө хийхээс гадна хүмүүст тарааж өгч хүмүүст ойлгуулад тэр олон хүмүүс хийж сурвал илүү их үр дүнтэй өгөөжтэй хүмүүс хөгжилтэй сайхан амьдарцгаа шүү дээ тийм ээ. За уран зангилаа гэдэг маань энэ. Одоо энийг уран зангилаагаа нэг жижигхэн каркас төмөр дээр ингээ ашиглаад энэ жижигхэн варта цэцэг хийх гэдэг. Одоо чихрийн тавгч хийж болно тийм үү. За зангилаагаа хийхдээ болохоор утаснуудаа тасалж аваад олон утаснуудаа зэрэгцүүлж хийгээд утсыг утсаар нь өөр өөр зангидж чинь. Энэ дотор чим хийх туслах материалууд болгож бид нэр суус, модон суус, төмөр, мод, шил гэх мэт юмнуудыг ашиглаад чимэглэж болно л да. Зөвхөн зургаас өөр юу хийж болох вэ? Ямар материал ашиглаж болох вэ гэж бодсон чинь нөгөө суусныхаа оронд тууз ашиглаж үзье гэж бодсон. Тэгээд энэ туузыг ашиглаад нөгөө сэтгэн дээр туузаараа нөгөө хэрэгс татгамлынхаа зургийг ашиглаад зураг хийж үзэж байгаа байхгүй юу?
нийгэмд хийсэн бүтээл хэл хүүгтэй бүтээлч иргэдийнхээ уулзсан цуврал нэвтрүүлэг энэ удаагийн дугаараа та бүхэндээ төлөвлөлөө. Дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай эрхэм үзэгчдээ.